Үндэсний сурын уламжлал танин мэдхийн уралдаанд алдар харваа нэвтрүүлэг тэргүүн бүлгийн 7 дахь дугаараа хүргэх гэж байна. Манай нэвтрүүлэг эртний уламжлалт халз харвааны төрлөөр явахын зэрэгцээ Монгол харваачийн үүх түүх, амьдралын замнал, ажил төрлийн онцлогоос хүргэдэг. Эх орны 4 зүг 8 зөвхөст эрхэм мэрэгчүүлийн уугуул нутгаас өнгөрөгч нэвтрүүлгүүд хүрсэн бол алдар харваа нэвтрүүлгийн энэ дугаар эх орны нийслэл Улаанбаатар хот төр түмний их баяр наадмын дэвжээ төрийн алтан шар зурхайд болох гэж байна. Ийхүү нэвтрүүлгийн 5-9-оор үндэсний сурын хүндэт мэргэн Төмөр хүүгийн Батмөнх, спортын дэд мастер Цэрэн Дондуугийн Эрдэнэ уулган нарын халз харваагаар энэ нэвтрүүлэг та бүхэнд хүрэх болно. Төмөр хүүгийн Батмөнх, үндэсний сурын хүндэт мэргэн, спортын мастер, Оросын холбооны бүгд найрамдах урайд улсын биеийн тамир соёлын гавьяат ажилтан, нум сум урлаач, засагдхан клубын ерөнхий дасгалжуулагч, Говьалтай аймгийн Шаргал сумын уугуул. Монголын их үеийг тээсэн буурал харваач Төмөр хүүгийн Батмөнх одоогоос 55 жилийн тэртээ нум сум агсан харуул тэмцээнд орж эхэлжээ. Тиймдээ ч энэ хүмүүн сурын тухайд ихээ эртний яриа сурвалжуудыг өгүүлдэг юм. Үндэсний сурын өнөө цагийн хөгжлийн алтан үеийн төлөөллүүдийн нэг билээ. Энэ хугацаанд тэрээр их сургуульд эрдмийн багш, их сурын харваанд урлах дархлахын шав, спартакиад тэмцээнүүдэд тамирчин гээд нэгэн биедэн 3 их үүлийг тээж ирсэн. Хожим сур дэлгэхтэй гэр бүл суу хаан нь шавхагдшгүй багшийн үүлийг залгуулж явна. Мянга 965 онд Арангаан багшийн сургууль байхдаа байгууллагуудын хоорондох тэмцээн, тэгээд одоо улсын аврал шалрал болох тэмцээн болох гэж байсан. Тэгээд байгууллагуудын хоорондын тэмцээнд сургуулийнхаа нэг залуу ихтер нэг нь нум сумаар бие бөхөөр тэр нум сумаар хуйлаа барилдана. Тэгээд хуйлаа барилдаад нөгөөт сумын зөөжгүүгээл тэгээд аавын нумаар харуулж байгаа л ингээл бас сөрхий нум сум харуулдаг ухаантай бас нум сумаа хөвчилдөг. Говьалтайгаас ч одоо 68 оноос эхлээл улсын аварга спартакиадад хэд хэдэн удаа оролцож ийлээ 71 он хүртэл. Тэгээд 71 онд улсын багшийн дээд сургуульд оюутан болж ирээд авар намар хоёрт нэг сайн оролцдог. Зуны цагт нь миний одоо мэрэгжлэл нэг хээрийн дадлаг гээд оюутан байхдаа явж ирээ. Багш болсон оны яг тэр мэрэгжлээрээ хичээл заадаг байсан учраас бас баяр наадамд цөөхөн оролцсон. Багшлж явах үедээ. Бусад уралдаан тэмцээнүүд нь амжилт үзүүлж тэр багш байх үедээ бол 1989 онд бай. Спортын мастерын зэрэг цол авсан. Би чинь хуучнаар улсын багшийн дээд сургууль одоогийн боловсролын их сургуульд газар зүйн танхимд нээсээ газар зүйн мэрэгжлээр төгсөөл газар зүйн танхимдаа багшаар үлдээл тэгэл 20 хэдэн жил ажиллаад тэгэл энэ ном сумаа хийгээл ингээл одоо хүртэл энэ 93 наадам компанийн захирлыг хийгээд тэгээд одоо сургуульд явуулал ингээл байж байгаа. Олон түмэн түүнийг багш хэмээх нэг үгээр тодтогхон хүндэтгэн. Батмөнх багш өөрөө үндэсний их сурд даш цэрэн, ядам сүрэн нарын нэрт зүтгэлтнүүдээр ном сум урлах эрдмийг заалгаж, их урчуудын бэлтцийг тааруулж, эвэр зүсч, шөрмөс сэмэлж явсан түүхтэй. Энэ чанараараа тэрээр сайн харваач байхаас гадна үндэсний их өв соёл, үндэсний спортын том зүтгэлтэн юм. Хүүхд мөхтэйг нэг 70 хүн харуул энэ жил их олон хүн харуулаа гэж ярьдаг тийм үе байл. Тэгээ нум сум хийдэг бол гарын 5 орон багт. Тэрнээсээ нэг 2 хүн л голлож хийдэг. Бусдаа нум засдаг. Тэгээ ийм одоо хэцүү хүндэд одоо би нэг бие соёлоо яаж цааш нь хөгжүүлэх гэж бодож явдаг байсан. Тэгээ яг би өөрийнхөө багш хоёр багштай ширмэс садалж өгөн ном засалцсан. Тэгээ энэ гарын аваа ирдүүтэй. Тэр үеийн сургууль холбооны дарга болсон Балтан дарж. Тэр үеийн геологч амны сайдээс одоо өдөөрхөн гавьяат ажилтан болсон. 90 онд
тэргүүлэгч намайг дууч аваачаад шууд дээрээс хүлээлгэж өгсөн. Тэгэл 95 оноос л эхэлж одоо нумсам яг хөө нэг эдэн багаж тоногдох хөрөмжил өгсөн дөө надад. Тэрийг ингээд эргүүлжлүүлээд хийгээл багшнаасаас анхуухтын ном хийж ялээ. Номсом хийдэг хөгсчүүл одоо цөөгцсөн 1-2 одоо хөгсчүүл байсан байна. Тэгээд тэр улсууд за чи нэгдүгürt гарын эвдүүтэй юм байна. Хоёрдугаарт бас их сонирхолтой дээд сургуулийн багш юм байна. Чи одоо энийг л хийж сух чамд л зааж өгье гэж ингэж хэлж ийсэн гэдэг. Тэгээд багшин дэдийн багш байхдаа л газар зүүн тэнхимийн багш мөртөө сурын секц хичээлүүлж байсан гэж байгаа. Тэгээд секцэд нь хичээлж исэн хүүхдүүдээс мөнгө цэцэг мэрэгэн төрж 4 удаа одоо улсын мэрэгний хамгаалж тэгээд одоо гавьяат тамирчин болсон. Шавьяа одоо анхныхаа шавьяа маш их байх тийм да. Батмунх багшийг бас Оросын бураадыг ном сумтай болгосон урлаач гэдгээ. Бидний их хурш Оросын холбооны улсын хүн заны гүндээ суух бурайд монголчууд эвэр илэгт шүрмсэн ард монгол номан зөвхөн их урлаач Төмөрхүүгийн Батмунхын гараас авч энэ хүмүүний эрдэм оюуныг биширч байсан цаг саяхан. Тухайн үед Батмунх урлаач 400 гаруй эвэр номыг бурайдад нийлүүлсэн нь ном суман урлах, дархлах, өв соёл, үйл хэрэгэн гээгээд байсан тэдэнд алтаар үнэлэгдэх гавьяа байсан юм. Тэгээд 2006 онд чинь нөгөө эдийн хаан их 800 жилийн ороод нэг том хөрөн чинь бас нөгөө бүгд найрамдах улсуудаа хөрөнгө мөнгө гаргаж өгд юм байна лээ. Тэрэнд бол одоо бүх морь сургуулиуд нь гаргаж өгсөн юм байна лээ. Тэрнээс орны ихэнх хөрөнгө надад ирсэн байх. Нэг жилийн үйлдвэрлэл чинь баг ихэнх нь бороод руу явцсан шүү дээ. Би одоо дотоодоо аргалж нэг 50-60 ном зарсан байх. Тэгээд 200-аад ном дэш явсан. Тэр үе чинь нэрээс надаас өөр тэр өвлзөнгөө ном үйлдвэрлэдэг, массов ихээр хийдэг өөрийн гэсэн ажилчинтай хүн юусаа байгаагүй. Өөрөө л нэг хэдийн хийдэг 10-20 хийдэг. Тэгээ Сэлэнгийн дээр Сүхбаатаргой байна. Тэгээд манай багш нар чинь бол ном их засварлал хөрхөн 5-6 ном л гэж тэр жил нэг улаан үед алтрагны наадам болсон байхгүй. Одоо энэ борээдүүдий. Тэгээд тэн дээр над гавьяа тэглээ гэж одоо нямдгаа надаар утасдаж байгаа. Багшаа танд одоо Оросын холбооны борээд улсын Бендэмэр соёлын гавьяа төгсөн шүү. Тэгээд тэднээс яагаад тэгээд 7 сарын баяр наадмын 7 сарын 12-ны өдөр надад гардуулж өгсөн шүү дээ. Өөр төлөөлөгч тентхийн Бендэмэрийн спортын одоо яам гэж байдаг байхад тэдний тэр сайд нь өөрөө ирээд тэгээд тэрнээс очоод 16 жил болоход би ч одоо 4-5 удаа дээд газар тодорхойлт нь яваал тэгэл болоогүй л байд юм байлгүй. Манай 80 жилийн оогоор төр зэсэг маань үнэлж Санжаасүрэн Батуйг Үзий Дэлгэр гэсэн ийм 3 хүнд гавьяа төглөө. Би тэгээд энд одоо манай гавьяатуудыг хөдөлмөрийг үнэлж төр зэсгээс үнэлсэнд бас ийм олон гавьяатад дэрийн дээд одоо медаль гавьяат цол олгосонд би их баярлж байгаа. Энд бол одоо нэгэн ч гэсэн хоёрын ч гэсэн л авч илээвэл баярлдаг. Тэгээ 3 хавсанд маш их баярлж байна. Тааштай бол одоо бидний хөдөлмөрийг төр зэсэг үнэлнэ үстэй. Таван тийм 50 гаруй орнд миний нуусан байдаг. Тэгэхээр хоёр янзаар сонирхдаг номыг бол нэг хэсэг нь бол энэ их Чингис хаан тэрний үе залгамжлалт ном сум яагаад энэ жижигхэн мөртлөө эвдэрдэг юм сумын хоол явдаг юм ном сум бай гэдэг. Тэр эвлэгийн өвтэй ширмэсэн аралтай номыг тэгж нэг сонирхож авчих. А нөгөө тал нь одоо энэ Монгол ном сумыг бас одоо өвлүүлэн хадгалах өөрөө тэрнгээр харуулах ийм зорилгоор авчих. За тэгээ энэ дээр бол яг хөө ном сум хөгжихт манай аялал жуулчны дөрвөөс баазууд бас их гөрөгч тэнд ч нь бол харуулчихад тэнд ч одоо харуу очиад тийм үзүүл харуу хийчих би чинь номтой очиж штэ. Тэгээ манайх үзүүл харуу хийчих яваад би ч одоо залуу сонирхож байгаа. Залуу хараараа ихтэй хоёр номаар хүүхдийн номаар багчуу нөхцөл бүгдээр ингэ харуул. Тэгээ тэр чин зарим нь одоо ном аав нэ чинь аваа явуулаа гэж ингэ хэмжлэгээ. Ингэж одоо би бас их орондоо хөгжүүлэх гадаадд одоо энийгээ сурчилж байгааг би өөрийгөө боддог. За эрмитээ бол тэр багштайгаа хийснээсээ бол одоо нэг 30 40 жил хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ хугацаанд чинь жилд нэг
100 200 өгч одоо 30 жилээр бодох юм бол одоо 30 мянган номол ямар ч байсан гадаад дотоодын хүнд төгсөн. Манай хөгшний удамд уран самдаг гэж наг цахан одоо байсан. Одоо хошооллын уран самдаг гэж энэ нийслэлд ажиллаж исэн маш их сайхан уран хүн байсан. Ж самдаг гэж хүн байсан. Тэгээд самдаггүй нэг одоо сонин гоё юм нь бол юу гэхээр Монголд анхудаа Эден цэргийг одоо шарх сүүний Эден цэрэг шүү дээ. Тэрнээс хуунцар гаргаж авч төрийн сойрхол хүртчихсэн тийм хүн байна. Тэгэхээр урнаас гадна бас өөрөө маш тийм хөдөлмөрч тэр хүн бол химийн талын одоо сургууль соёл бол төгсөөгүй шүү дээ. Тэгтэл тийм мундаг сайхан хүн байсан. Оюутан болоод эрэхтэй самдаг гойнд Батмунх байж байсан байхгүй багшин дээдэд. Тэгээд сандаггүй ч одоо тийм мундаг уран хүн. Тэгээ Батмунх тэнд байхдаа ч бас нэлээ энэ сайхан хүн гэрээр ингэ сайхан юм хийдэм байх. Энэ төр гэж одоо бодож исэн биз. Эдүүгээ Батмунх багшийн гэр бүлээс хүүн ном сум урлаж, ач зээн харваж их өв уламжлагдсаар байна. Тэдний дунд эм тамхтай адуу малан эзэн хүн нь андахгүй таньдаг шиг өрх гертэн үйлдвэрсэн ном сумаан сайн таних хүн бол мэрэгжил, хобби, сонирхол зорилго нэгт хамтран зүтгэгч гэргийн юм. Зарим улсууд одоо 10 жил 20 жил болцсон нумаа энийг одоо засуулах уу, энэ одоо манад энэ сайхан ингэж байж ингэж ирсэн. Зарим номын битэр бас нумаар сольж аваад одоо энэ цуглуулганда ер нь манай хаавын анхны одоо энэ ном нь одоо 30 жил ингэж жуулчны базд байж байгаад ингэ хэвээрээ шахуу хийж байгаа чинь сайхан байна гэд ингээл авдаг ийм тал бий. Соёлын гавьяа зүтгэлтэн төр тогтох гэдэг хүн ном сум хийдэг улсуудтай бүгдтэй нь уулзаад яваад тэгээ төрийн ордонд одоо нэг ёсол хүндэтгэлийн сайхан өргөө байгаа штэ. Зандан модон гоё өргөө гадаад дотоодынхны жуулчд зочтой авдаг. Тэр өргөөнд одоо нэг сайхан ном залах гэсэн юм аа. Тэгээ явж ирээд орж ирчаал ингээд харчаад хөөх гээл гайхаал өө яста за яг хайж исэн хүн оллоо гээл. Тэгээд манай хөшөө өөрөө очиж суйрлуулж өгчээсэн. Тэгээд тэнд одоо гадаад дотоодын зочид ингээд суугаад сайхан цагаан сар юм уу тэмдэглээл ингээд зайж яхах нь бас гоё бахархалтай харагдтiin. Тэгээд 9 сумтай тэгээд сайхан ном тэнд байж байгаа. За тэгээд одоо нүдний ур шингэсэн, ухааны ур, гарын ур шингэсэн олон сайхан бүтээлүүд энд байна. Зарим нь одоо бүтээл болох үйл явц дээр байх шиг байна тийм ээ. Яг ингээд хэсэгчлээд тавьсан байгаагийн учир юундаа байна? Тий, Монгол ном сум болвол 1 жил юм уу 2 жил болж байна. 1 жил яг харваачийн гарт очдог. 2 дахь жилээсээ бол өнжигэд харуулах юм ямар ч өөрчлөлтгүй болдог. Тэгэхээр энд бол ингээд бэлэн болсон ном энийг нэнд байна. Одоо еврейн тавиа, ширмсийн тавиад одоо 1 жил хатаацсан ном энэ байна. Ингээд 3-ыг нэнд байна. Энэ дээдлийн энэ 2-ыг нэнд бол одоо еврей тавиагүй, ширмс тавиад 1 жил болсон ном байна. Одоо еврейн тавиад тэгээ еврей бол нэг л сар хатдгийг. Бараг 15 6 20 гаруй одоо хөвчилж ээж тэгжээж Матесийн тааруулна, Гичрийн тааруулна, Цуваагийн тааруулна. Тэгжээж одоо боллоо гэд тэгээд 6 дараа очиж сум тавьж байгаа эдэнд нэг бол үрсэн. Энэ бол 450 гаруй жилийн өмнө агуугаас олдсон манай Монголын явган цэргийн их харна. Гичрээ жоохон урттай. Тэгтээ бол энэ ном чинь нэг 130 илэгтэй гэдэг чинь ямар ч байсан 90-100 см татхад чөлөөтэй. Сум нь бол яг одоо байлдны сум нь энэ байна. Энэ урдаа энэ зэвтэй. Энэний дараа бол одоо мантахад хийсэн ном. 1987 онд хийсэн ном. Мантахад тийм багштайгаа нээж хянаа зориулж 30 ном яг ориг ном 30. Тэгэл хойшоох нь бол дандаа одоо дөөр ямил ном. За энэ бол бас 200 жилийн шахам жилийн төвхтэй бүрээд ном. Хээгээрээ ялгаж байгаа. Энэ хээ бол одоо их өвөрмөц байна. Тийм учраас бүрээдийн мэрэгчил 200 жилийн өмнөх ном байна гэж надад хэлж ирсэн. Ийм сонин ном байгаа. Үндэсний сурын 1 жилийн харуул наадам жил бүрийн намар цагт отголж ядам сүрэнгийн нэрэмжит отго харваа нэрээр зохиогддог билээ. Улсын хэмжээний хамгийн отхон харуул тэмцээнийг Багшийн хаан нэрэмжит болгож 30 жил тасралтгүй ивент тэтгэж зохион байгуулсан их үйлсдэн бол мөн л их сурын хүндэт мэргэн Батмунх багш.
өөр хүүхдүүд нутгийнхантай нийлж энэ 2019 онд Баян-Хонгор аймагт гэрэл төвшөө, хөрөл төвшөө босгосон. Нэртэй одоо анхны Монголын нэр усын заасан ийм мэрэгэн хүний хөшөө Монголд анхудаа бус одоо сөндөрлж байгаа. Энэ бол одоо ಈ багшигаа мөнгөчүүлсэн. Нөгөө хүн бол уцад 4 өдөр үлсэн. Дасцэр ингэж заамарсан миний багш. Энэ хоёр хүний л одоо буйнд вэ ном сум гэж ном өвшөөлөг сум Давид сурсан. Тэрээр үндэсний сурын зүтгэлтэн Балдан дорж агсны зэхүү одоо халд сарвах Эрдэнэ булганыг 10 гаруй жилийн өмнө дуудаж нумсам атгуулж үндэсний сурдаан өрсөн юм. Харин энэ жил Эрдэнэ булганыг хүүдэж нумсам атгуулж амжлаа. Энгүй ийм үйл хэрэг нь эхмэрэгчүүдийн хойч үеийг тасралтгүй үргэлжлүүлэх гэсэн түүний их ухаан бодлого юм. Үүгээр үндэсний их сур харваа нум сумыг сэргэн хөгжүүлэх 100 дамнсан их түүхтэй хамт зэрэгцэж алхасаар өдий хүрсэн Батмөнх багшийн ариун их намтрыг машид товчлон өндөрлөе. Үйлс хавьяа нэгч үнлэмж алдарн баг болохыг энд тэмдэглээд ирээдүй халаа болсон залуу үе төмөн шавнырийнх нь нэг Эрдэнэ булганых нь ажил үйлстэй танилццгаая. Цэрэн дондвын Эрдэнэ булган үндэсний сурын спортын дид мастер, мөсөн сурын харвааны дид мастер, Баян зүрх бурхан халдуун багийн харваач, Өвөр хангай аймгийн Баян гол сумын уугуул. Манай нэвтрүүлгийн оролцогч Цэрэн дондвын Эрдэнэ булган дулааны инженер хэмээх нарийн мэргэжилтэй. Тэрээр одоо Монгол улсын эрчим хүчний салбар тэр дундаан диспетчерийн үндэсний төвийн горим тооцоо төлөвлөлтийн албанд дулааны инженер мэргэжлэр ажиллаж байна. 2001 онд ажлын гараагаа эхэлж энэ хугацаанд тоолуурын сэлэсрээс удирдлагын хэмжээнд хүртлэн өсөн дэвжиж ажиллажээ. Манай салбар бол их өдөр болгон буян үлддэг. Ард олныхаа аж чадхтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж энэний төлөө ингэж ажилтдаг юм сайхан буянтай байгууллага гэж залбирч дээдэлж явдаг. Зөвхөн Улаанбаатар хот биш. Одоо Төвлөрсөн дулаан амжтай 3 том хотын дулааны гидравлик тооцоо, өдөр тутмын горим, аваарын горим, за ингээд өвлийн горим, зуны горим гэдэг бүх горимуудад одоо ингэж ял тавин ажилтдаг. Үсэн нэмэгдэж байгаа энэ Улаанбаатар хот дархан Эрдэнэ хотууд. За Төвлөрсөн дулаан амжтай хот суурин газруудын дулаан амжийн системд бас хяналт тавиад энэ үйл ажиллагаанд нас оролцоод ингээд ажиллаад явж байгаа. 1988 онд өвөө маань намайг 9 настай байхад анх харуулад харваа зааж өгч сур харваанд анх оруулж хахад миний орсон анхны тэмцээн 1988 оны 8 сарын 10-аар орчим. Тэр нь хүүхдийн тэмцээнд орж би 2 дугаар байранд орж исэн. Тэр тэмцээн маань одоо тухайн үед бол түлш эрчим хүчний систем үүсч өгдсөний 60 хэдэн жил явж үлээ нэг тийм тэмцээнд орж исэн. Одоо тэрийг одоо ингээд бодоод ахад ер нь анхны тэмцээн маань одоо эрчим хүчний салбар үүсч өгдсөний тэмцээн байдаг. Тэгээ сүүлд би ингээд дулааны инженер буюу эрчим хүчний инженерээр ингээд ажиллаж энэ салбартай хувь зээ холбосон бас их хувь зохиол байж гэж боддог. Ажил амьдралын замналынхаа сүүлийн 10 жилийг тэрээр эрчим хүчний диспетчерийн үндэсний төв хэмээх Монгол улсын эрчим хүчийг технологийн хувьд удирддаг мэргэжлийн байгууллагад өнгөрүүлж байна. Монгол улсын эрчим хүч жаргадгүй нарны эзэн Эрдэнэ булганы ажил мэргэжлийн нарийн онцлогийн тухайд үргэлжлэн танилццгаая. Манай байгууллага бол ерөнхийдөө бол энэ эрчим хүчний системийн одоо цахилгаан дулааны эрчим хүчнийг диспетчерийн зохицуулалтаар хангаж ажилладаг. За үүнээс гадна эрчим хүчний одоо цахилгааны одоо зах зээлийг удирддаг. Дээр нь бол Орос улбаны улсаас цахилгаан эрчим хүчний импортыг бас зохицуулж ажилладаг. Импорт, экспортын хэмжээ. Монгол улсад эрчим хүчний их үүсвэр барих ажлыг бас гүйцэтгэж ажилладаг. Одоо энэ дэр нь гэрээ хилцэлийг одоо ингээд бас удирдах энэнийг бол одоо гардан гүйцэтгэдэг. За Эрдэнэ булганы яг өөрийнх нь
гүйцэтгэдэг ажлын хүрээнд Улаанбаатарын хотод өсөн нэмэгдэж байгаа дулааны ачаал бол за түүнтэй холбоотой дулааны гидравлик гормын тооцоог хийж ажилладаг. Тэгээд ажлын дүгнэж хэлэхэд бол шатварлаг инженер хийсэн тооцоонууд нь болохоор бодит амьдрал дээр нийцэж гүйцэтгэл нь яг таарж ажилдаг. Энэ нь болохоор энэ хүний өөрийнх нь чадвархыг нь харуулж байгаамаа. Тэгээд энэ их том нүсрийн ажлынхаа завсраар сурын спортоор хичээлж ирж байгааг энэ компани хүнэлж дэмжиж ажиллаж байгаа. Манай диспетчерийн үндэсний төвийн хамт олон бол миний одоо энэ чөлөөт цагаараа бас ингээд өөрийгөө хөгжүүлж байна. Монголын үндэсний сур гэдэг гайхамшигт спортоор хичээлдэгт зүйл бүрээр тусалд дэмжиж энэ дээр бас анхаарал тавьж намайг дэмжиж явдаг. Энд нь бол би одоо хувьяасаа бол гүн талархалтай явдаг. Миний хувьд бол өдий зэрэгтэй явж байгаа маань энэ эрчим хүчний систем болон эрчим хүчний диспетчерийн үндэсний төв Улаанбаатар дулааны сүлжээ миний одоо төрөлх байгууллага энэ сайхан хамт олныг хишиг буян гэж бодож залбирч энэ байгууллагын төлөө одоо сэтгэл зүрхээ зориулж ажиллаж явдаг. Баян зүрх Бурхан халдуун багийн харваач Эрдэнэ булганыг 3 удам дамжсан харваач гэдэг. Түүний ээжийн талаас өвөө Дэмбэрлийн балдан доржин Монгол улсын мэрэгэн үндэсний сурын зүтгэлтэн үндэсний сурын холбоог олон жил удирдсны дээр ангаах ухааны доктор профессор эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хүн байлаа. Манай өвөө бол өөрийнхөө ухамсарт амьдралыг ер нь 2 үндсэн чиглэлд одоо зориулсан байт юм. За нэгдүгürt бол мэдээж Монголын ангаах ухаан хүн амын эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрийн амьдралаа зориулсан. За нөгөөх нь бол одоо энэ Монголын одоо хүчрхэг, идэрхэг байх үеийн бэлэгдэл болсон Монголын үндэсний сур харвааг хөгжүүлэхийн төлөө өөрийн амьдралаа зориулсан байдаг. Энэ Ахмад харваачдынхаа үр хүүхдүүдийг ач зээндрийн энэ алтан ширхазар байлгах гэж их одоо боддог. Тэгээд энэний чи ээж дарийн мата үзгүй чи одоо танаа хүүгээ харуулаач. Гэхдээ наа чинь харуул гэдэг хөтлөөд иргсэн. Тэгээд надад хөтлөж авчирд тушаагаад би тэгээд зөөлөн хуучин нумаар харуулж байгаа. Тэгээд надаас ном аваад ингээ анх одоо ингэж бас хичээл сургалт хэлж ном ишэлэг сум тавихын зааж сургаж ийлээ. Манай өвөөгийн үр удам нэг 12 ач зээ байгаа. За тэндээс улсын наадам хүүхэд байхдаа харж исэн одоо 4-5 ач зээнэр нь байдаг. Тэгээ яг амьдралын одоо ихээр гэх юм уу одоо шалтгаанаар гэх юм уу одоогор бол би л харж байна. Энэ бол одоо удам дамжсан харваач 3 дахь үедээ. Энэ нь бол сайн харваач болно гэж боддог. Өвөгийн одоо нэрмжит харвааг энэ үндэсний сурын холбооноос зохион байгуулад энэ дээр бол одоо ээж маань их одоо оролцож явдаг байсан л да. Тэгээ би ер нь ээжигээ ингээд бас их өрөвддөг байсан. Тэгээ ер нь сур харах юмсан гэсэн бодол яг ер нь бол нэг 30 хүрээд 2009 он оноос эхэлсэн. Тэгээ би энэ одоо өнөөдөр одоо энэ тэмцээнд одоо харах гэж байгаа Батмөх багш дээр анх очиж исэн. Тэгэхэд Батмөх багш үнэхээр их баярлж байсан намайг хараад. Тэгэхдээ нөгөө хайр нь дотроо халан гадна гэдэг шиг надад их сургамжийн их бодууштай үгнүүдийг хэлсэн л дээ. Тэгэхэд Батмөх багш чиний өвөө бол өөрийнхөө амьдралыг одоо Монголын сурын төлөө ингээд зориулсан. Тэгэхэд одоо ингээд удмаас нь харавдаг хүнийг ширхэж байхгүй. Энэ бол одоо амьдралын утга учир нь бас их алдагдж байгаа зүйл байгаа. Энэ дээр бол та нас бодох ёстой хүүхдүүд нь гэж хэлсэн. Би одоо энэ өвөг дээдсийн харуулж исэн. Улаанбаатар хотынхаа алтан шар зурхааг сонгосон юм аа. Энэ дээр бол эндээс олон 10 мэрэгчүүл төрсөн ийм сайхан зурхаа. Миний багш нар бол энэ зурхаа дээр харуулж исэн. Ээж маань хэлдэг байсан чи багшигаа баярлуулах ёстой. Батмөх багш бол манай удмынхны өмнө өвөгийн чинь өмнө маш их том одоо гавьяа байгуулж одоо ингээд удмын тасалгүйгээр ингээд чамайг сурд оруулсан. Чи бол одоо ачийг хариулж сайхан харах ёстой гэж хэлж ийсэн. Би өнөөдөр бас сайхан харваж одоо багшигаа баярлуулахыг хичээж байна. Тэгээд өвөөгийнхаа харуулж исэн энэ сайхан алтан шар зурхаа дээр багшаасаа одоо юу сурсан мэдснээ одоо надад үзүүлж тэгээ амжилттай сайн харуулах яг л одоо хүсэн ирээ дээ.
Алдар харвааны оролцогч Батмунх багш Эрдэнэ булганаар сурын халуун бүлд Эдүүгээ багш Шав ахан дүүгийн гээд олон бэлэгшээлээр ойрхон явдаг үлээ. Харин халс харваанд багш Шав хоёрын хэн илүү цэцлэхийг таашгүй юм. Хэн цэцтэй нь нэвтрүүлэгтэн үлдэж дараагийн харваачтай тааран харуулдах дүрмтэй билээ. За манай булган маань бол их Нямба нэгт тийм одоо инженер хүн, их актер, нарийн тооцоолтой. Тэгээ баг хамт олон дундаа бол багийнхныгаа их сайн одоо чиглүүлж авч явдаг. Бүгдээрэнд нь одоо их тусалдаг тийм их сайн харваач. Энэ алдар харваа гэдэг маш сайхан нэвтрүүлэг одоо бидний харваач болгоны одоо хүсэн хүлээж үзэх юмсан гэж яардаг энэ сайхан нэвтрүүлэгт манай багийн одоо Эрдэнэ булган маань оролцож байгаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ за бас манай Монголын үндэсний сурын домог болсон одоо Батмунх багштайгаа одоо ингэж хамт одоо харах гэж байгаа. Тэгээд булгаада амжилт хүсье. Тэгээд хоёуланд тэгээд амжилт хүсье. Батмунх багш маань одоо бол яг үндэсний сурын түүхийн бас 160-ны түүхийг одоо бас хамт бичилцэж байгаа. За түүнээс гадна манай өсвөрийн залуу багчуудыг одоо бас энэ яг үндэснийхээ энэ сурал руу оруулах тал дээр маш их хичээл зүтгэл гаргадаг. Өөрөө бас хуваараа одоо энэ клубүүдийг ажилуулж өвлийн цагаар энэ сургууль хичээл байнга орж байдаг. Манай байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдийн нэгийг бол байнга ажилуулж байдаг ийм хүн байгаа. Энэ жилийн 4 сард үндэсний сурыг сонирхоод манай өвөө Ташцран гэж улсын даяар мэргэн хүн байдаг. Тэгээ ер нь өвөөгийнхөө одоо спортоор хичээллийг сонирхъя гэж бодоод тэгээд 4 сараас эхлээд Батмунх Шав болж орж ирсэн. Үндэсний сурын хүнд мэргэн Төмөрхүүгийн Батмунх багштай амжилт хүсье. Бас танаар бас бахархаж явдаг шүү. Тэгээд багштай одоо алдар харваанд нь амжилт хүсье. Оноо мэргэн байхалтгай. Зээ 381 жилийн түүхтэй Улаанбаатар хот Алтан твшийн хөндий үндэсний сурын алтан шар зурхаагаас энэ удаагийн халз харваа эхлэх гэж байна. Энэ алтан шар зурхайд маань 10-аад жилийн өмнө харваачид бүгдээрээ багтан наадад цэнгэж чаддаг байсан. Одоо бид түн дүмээр тоологдох болсон. Энэ талбар их дэлхийд манай мэрэгчүүлийн алдрыг дуурсгасан хിവэр байх болно. За ингээд алдар харвааны оролцогч эрхэм хоёр харваачаан алдаршуулан урья. Үндэсний сурын хүндэт мэргэн Оросын холбооны бүрээд улсын бие тамир соёлын гавьяат ажилтан засагдхан клубын ерөнхий дасгалжуулагч Номсон мурлаач Төмөрхүүгийн Батмунхийг урьж байна. Батмунх мэргэний эрүүлэн дуудсан харваач бол Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Бурхан халдун группийн харваач Монгол улсын спортын дид мастер Цэрэн дондвын Эрдэнэ булган юм аа. За, дал гарсан буурал харваач ингээд харвах гээд зогсож байгаа нь багтаа сайхан байна. Таны багийн мэргэн Доволтой аймгийн анхны эрэгтэй мэргэн Дашцөг мэргэн маань хүндэтгэл үзүүлэх гэж байна. За. Ихэн болтонд тэрүүлэнг урд удаанаас Номсон урлах хөвөлтөнд өргөн дэлгэр байх болтугай гэд. За, сурын алтан шар зурхаад хөтлөж оруулж ирсэн багштай хүндэтгэл үзүүлж би сэтгэлийн одоо бэлэг барих гэж ирсэн. За, Эрдэнэ булган мастер маань одоо анх Батмунх багшаас ном гардаж авч ирсэн. За ингээд харваа маань эхлэхэд бэлэн боллоо. Эрхэм харваачдын маань суман мэргэн цэц сайтай байхын ерөөл өргөцгөөё. За алдар харваа нэвтрүүлгийн маань энэ удаагийн халз харвааг шүүн дэнсэлж мөн тайлбар хөргөнө гэж одоо эрхэм хүнийг урин залаад байна. Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын үндэсний сурын дархан мэргэн Цэвэний хөдөр чулууныг та бүхэндээ таниулж байна. За та
одоо энэ арах гэж байгаа хоёр хүний хувьд бол одоо түүхийг нь үнэхээр хамт бүтээлцэж баг явсан ийм хүн. Тэгэхээр хоёр хүнийхээ тухайд ялангуяа Батмунх багшийн тухайд үзэгчдүүд минь бас нэг танилцуулж хэлнэ гэж. Манай Батмунх мэрэгэн бол одоо ярих юм байхгүй. Нум сумаа урлан, хажуугаар нь өөрөө харуун олон харваачийг олон залуучуудыг суранд оруулсан. Уралсан нумаар нь олон харваачд бол мэрэгэн болсон. 75 оны үед би анх суранд орж хахад одоо танаа аав Жүгдөрхөө мэрэгэн харуулж байсан, миний аав харуулж байсан, мөн Гонгорбаатар харуулж байсан. Одоо энэ Эрдэнэ булганы өвөө Балданд орж мэрэгний одоо эд харуулж байсан үе. Энэ үед бол харуулж байсан манай одоо сайн харваачдын нэг Батмунх ах бол яахаргүй юм. Та Эрдэнэ булганы багшийн хувьд Эрдэнэ булганыгаа хэрхэн дүгнэх үү? Эрдэнэ булганд одоо юу гэж хэлэх вэ? Одоо сур харвааны утгыг бол одоо ойлгож байгаа. Сүүлийн үед бол бас эрхтэй харуулж байгаа тийм дид мастеруудын нэг. Эрдэнэ бол техник сайтай, харваа бол ерөнхийдөө сайтай харваач. Одоо үе дамжсан одоо харваачдын нэг болохоор Эрдэнэ булган маань бол одоо маш сайн тийм уламжлалаа, өв уламжлалаа сэргэе гэсэн бодолтой ийм өнөө цагийн бол одоо сайхан залуучдын нэг гэж боддог юм да. За ингээд харуул наадмаа эхлэе. За инхүү харваа маань эхлэхэд бэлэн боллоо. Оросын холбооны улсын бойроод сурын биеийн тамир соёлын гавьяад ажилтан Төмөрхөөгийн Батмунх багшаас эхний сум гарнаа. За Батмунх багш маань ном сум маань нийлүүлж харваачд зурхаад ирээс нийлээ тэгээ зарлж байна. За агаар салхич уг нь өнөөдөр бас сайхан л байна тийм үү? Тий өнөөдөр сайхан агаар бол сайхан марлаг сайхан өдөр байна. Намар орой болсон боловч ямар ч байсан их одоо дааруулж чичрүүлээд ахааргүй сайхан л өдөр байна да. За сум баруун талаар жоохон өндөр гарч байна. За ном нэлээд сэргэж эхэлсэн болтой маа. Түрүүний үзэн сум тавьж байснаас. Байшингийн сүүдэрт сум ном жоохон сэргсэн болов уу гэж бодож байна. За Эрдэнэ булган дэд мастрын маань эхний сум. Гарахад бэлэн болж зурхаа дээрээс харваачд нийллээ. Баруун хөвтний шир тий. Эрдэнэ булган маань харах. За мөн адилхан. Баруугаар бас жижигхэн давуутай. Давуутай жоохон баруугаар тий. Баруун талаас жоохон салхитай байгаа тэгж тооцож бодож байгаа юм байна. Салхиа ер нь бол жоохон эсрэг талд нь барьсан байх талтай бодож байна. Ерөнхийдөө бол одоо залуу хүний номонд бол баг зургийн салхиг бол хайхрахгүй гарахаар тийм үү хурдтай Эрдэнэ булганы ном тийм болохоор салхиа нэг тийм их айхтар оромтлолтод байх шаардлага баг гэж бодож байна. За Батмунх мэрэгэн шааж татж байна. Мөн сайхан тулж буусан тэгээд голчтой мөн сайхан нагцрлаа да. Тэгээ алдаага хашир мэрэгний өөр алдаага сайн дорн засч байна. За Эрдэнэ булган хоёр. За Эрдэнэ булган мастер маань бол манай Бурхан алдан групп Баянзүрх төвгийн харваачдын нэг. Сум хурдтай өөрөө сайн ном хатуна барьдаг. Ер нь бол хурдтай суманд энэ зэргийн салхи. Тэгээд залуу хүний ирбэр байна да тийм ээ. Тэгээд за түрүүний давуутай байсан. Одоо шүргээд гарлаа да. Сур хад гэж байна ерөнхийдөө. Ер нь түрүүнийхээ сумтай ижилнийг хараагаараа явуулчих шиг боллоо да. Тийм бууц бол арай лав байна л да. Ерөнхийдөө бол тийм болохоор хараагаа ялгүй 1 мм дараад харж бол болох байх гэж бодож байна. Эрдэнэ булган дэд мастерын хувьд.
Одоо ер нь бид нар харааг миллиметрээр ярьж хэмжиж байна. 1 мм тэнд хичнээн одоо зайд тусгалын өөрчлөлт ордог бай. Миллиметр 50 см бол байх уу? Ерөнхийдөө бол миллиметр хараа бол тэнд номныхаа хурднаас хамаарна. Их хурдтай номонд бол миллиметр хараа бол 20 см өргөдөн гэж бодож байна. Хурд багтаахан номонд бол биш үү? Бас арай өндөр сум давж гарна гэсэн үг тийм. сум бас давчлаа. За элгүү давлаа Батмөх мэрэгний сум. За одоогийн байдлаар 2-1 оноотой байгаа. Одоо мэрэгний хишиг. Одоо мэрэгний хишиг хөршлөх хэсэг элдэн болгон маань одоо дөрөвний алдаа засч онох байх гэж бодож байна. Тэгээ манай сурын нэг онцлог бол ингээд олонний нүдэн дээр гээд харваад хин алдж байгаа онж нь харагдаж байгаа бусад спорттой харьцуулаад хамгийн шударга спорт юм байна. Тийм хамгийн сайхан үнэн энэ алтан шир зурхаа дээр байна гэж бодож байна. За эрдэнэ хүмүүс сонлоо. Сайхан оноо авцрлаа. Эхний 3 сумын байдлаар 2 харваач маань. Эхний 3 сумны байдлаар хоёулаа 1-1 оноотой явж байна. 1-1 оноотой явж байна. За ихэнх босооны сүүлийн сумнуудаа тавихад бэлэн болж харваачт маань нэгтэрч байна да. За энд сэрүүн цагт ингээд биднэртэйгээ залуучуудтайгаа ингээд өрсөлдөө зогсож байдаг манай Батмөх мэрэгний өвдөлтөд ярих юм алга. Одоо нас 70 нилийн гарсан юм мэрэг харууч байгаа. Гэхдээ бол цэцэн буураагүй байна гэдэг нь бас гайхам шигтэй. Багийн харваан дээр бага толгойлж монлайч харагдаг их гайхалтай сайхан харваа оноотой юм шүү дээ. За баруун талаар л гараад байна да багш юм. Халц харваанд одоо нэг заалны халц харваанд одоо битгээр нэг халц харвд үзчихсэн юм байна. Өөрөө цэр халц харваанд. Тэгэхэд одоо яг харваа байхгүй шийдвэрлэх харваан дээр намаагаа ялж багийн багтаа ялдаг явж ирсэн тийм. Сайхан да. Манай Батмөх одоо мэрэгтэй бол ярих юм байхгүй. Өөрөө хүнч тийм сайхан цайлган сэтгэлтэй ном сумаа урлаад ингээ явж байдаг. Харваач явж гэсэн тийм шийдгэнсэн сайн харваач байсныг нь бол би одоо сайн мэдх юм аа. За эрдэнэ болгон шийдвэрлэх сум. За мөн яг багшин гаргасан талаар гаргаад байна. Энэ хоёр яалтч байхгүй л ер нь баруун тал руугаа энэ салхийг тооцоолж гаргаад хурдны хашир харж байна л да. Ерөнхийдөө салхи нь бол эсрэг талд нь бариад салхиныхаа эсрэг талд барьж тэр тал руу алдаж байна л да. За намар орой болсон байгаа. Үндэсний сурын талбайд бас нар ташч үдээс хойш болж байна. Энэ цаг үеийн харваа цаг агаарын байдал ямар хөө байв тань сая. Тэгээ өглөө бол үзм үзэж яхад сайхан дулаахан байсан. Тэгээ одоо бол ер нь ном жоохон сэрэн учраас ном болоод яхан хатуурсан гэдгийг мэдсэн хэрнээ хоёр давуулчлаа. Одоо бол яг ихний дөрвөн сум ерөнхийдөө бол тиймэрхүү хараахад болох юм байна гэсэн шиг мэдэгдэж чинь. Одоо бол дахиад өөрчлөгдөхгүй л дээ. Одоо ямар хараа байна вэ? Түрүү яаж онсон тэрнгүүрээ явсан. Сая бол номоо жаахан босгоогүй учраас хамгийн сүүлчийн сумыг баруунтайгаар наравчлаа. Ер нь бол түрүүний босгохдоо арай жаахан бага дартсан байна. Тэрнийг нэг 2 мм, 3 мм хөлөө дартсан бол эхний сум онохоор байсан. Тиймэрхүү. Улаанбаатар хотын зурхай хүмүүс маань одоо салхиа яаж мэдэрч, цагуураа яаж мэдэрч харагдгийг ер нь хвчлээ. Тэгээ уг нь бол яг хотын салхи бол гол төлөв хөндлөн юм уу урдаасаа уулын талаасаа юм уу баруун талаасаа салхилдаг. Одоо тэгэхээр өндөр барилгуудтай болсон учраас хуулираатай байдаг. Тийм учраас тэрийг бас салхийн сайн бодож харахгүй бол хуулирын дунд одоо харуулхад өөрөөр хэлбэл энэ задгаа чөлөөтэй байгаа хэсгээр нь сум нэг өөр явна. Тэр өндөр дээр очиод сум нэг доошоо давтагдчих юм бас нэг өөр болно. Тэгэхээр тийм юмнуудыг нэг яхан бодож л харах хэрэгтэй л да. Тэн дээр жих алдаа болчих шиг боллоо. За одоо энэ усааны сүүлийн 4 сумаа яаж тавья гэж бодож байна. Одоо хараагаа олцсон юм чи яг вэ. Тэгээд энэ нь бол давах дутх нь гайгүй баг. Одоо сайхан голоо олоод тэгээд урд нудрага бас мууд болж явах шиг байж байгаа. Хөдөлгөөн ороод байна. За тэгээд хашир мэргэн юу алцах вэ юм ээ. Дараагийн 4 сумд нь амжилт хүсье. За баярлалаа. Сайн харгахыг бодноо. Хичээн. За эрдэнэ болгоно гаргасан алдаан дээр ямар бодол тээж байх юм? Сая ямар алдаа хийв?
Тэгээ ер нь саяны дөрвөн сум ингээ харахад би бас баруун хойд талаас бас жоо салхитай байна. Тэгээ салхиа гаргаад баруун талдаа барьсан. Нум маань бас ингээ тооцоолсноос илүү бас өдөр сэрүүн тийм ээ намрын сум өдөр чанга байна. Миний суманд бол ерөнхийдөө бол салхи үйлчлэхгүй байгаа юм байна гэж бодлоо. Ер нь баруун талаа миний сум хоёр удаа алдлаа л та. Тэг чинь сая танаа багш бас яг тийм юм яриад байж байгаа л да. Залуу хүний хүчтэй чанга ном өөрөө чанга ном барьдаг. За энэ чанга номонд бол энэ зэргийн салхин дээр тооцоолол их одоо зөвлөлт хэрэггүй болов. Тэгээд сэрв хамгийн гол нь. Тий, тэгээд бас яг энэ нэвтрүүлэг маань те бас нэг үнэхээр нөгөө зүгээр энгийн тэмцээнд орохоос илүү бас их дурдлуулт юм байна тийм ээ. Дээр нь одоо ингээд бас сурд оруулж ирсэн. Багштайгаа өрсөлдөж байгаа гэдэг бас сэтгэлийн хөдөлгөөн бас жоохон байна. Сэтгэл зүгээ сайхан бариад доторлуугаа чимээлээд багш нарынхаа хэлсэн, загсан, заасан эрдмийг төм олонд үзүүлэх цагт нь одоо дөрвөн сумн дээр үлдэж байна да. За ичээ. Хоёр босоо нэг үрг харуулж байгаа. Тэгээд эхний босоондоо манай хоёр хараач ижилхэн нэг оноотой явж байна. Одоо дараагийн босоо сөв үргэж харах юм байна. Сөв үргэн гэдэг нь маань бол одоо эхнээсээ харуулж байсан бол одоо араасаа харна. Эрдэнэ болгонд эдгээр мастраас эхэлж харах юм байна. За эрдэнэ болгон дэд мастер ихнийхээ сумыг гаргах гэдэг бэлэн боллоо. Хоёр дахь босооны эхний сум. За сумын мэрэгэн байхын ерөөл өргөж тосож хүлээе. Одоо түрүүнийг утвал бүр салхичгүй боллоо шүү дээ. Баруун талаас салхижсэн салхи нам зогслоо. За. То сайхан тосч байна. За байна да сайхан туслаа сум. Эхний сум сайхан ер нь бол лав тусч гэнэ гэсэн үг. Тэр цээжинд зааж байгаа нь бол өөдөө сум. Дараагийн сумд бол аюул хөө ерөөхдөө бууц нь бол сайхан байна гэсэн үг л дээ. За манай Батмөх мөргийн бол одоо 60 хэдэн оноос харуулж байсан хараач. Тэгэхээр одоо манай сурын түүх болсон бас хараалт нэг юм байна. 65 онд Арангай аймгийн багшийн дэд сургуульд байхдаа харамж эхлээд 68 онд улсад ирж улсын аврагын улсын тэмцээнд оролцож эхэлсэн гэж түүх хөрөнжүүлээ. Тийм байх. Одоо миний мэдх юм бол одоо яа сайхан байгаа юм лоо. За мөн сайхан тулгуу сайхан бууцтай сум байндаа сайхан туслаа. Жаахан баруун талдаа. За би түрүү хэлсэн танаа аав өчигдөх хүмүүрний үед одоо эд залуу шижгэлсэн хараач байсан машин дээр багш. Залуу шижгэлсэн хараач харж байсан юм санаж байна. Одоо тэгэхээр бол их эртнээс олон жил манай суран дээр харуулсан хараач тийм юм. Аргагүй өнөөдөр энэ хагас зууны түүхийг одоо Батмөх багшгүйгээр энэ сурын хөгжлийг ярьж боломгүй. Сайхан уухаар сайхан харна. За эрдэнэ бол. За Оноштэй. Төрөөнийхөө бууцтай. За сайхан зүүн тийшээ хөдөлгөөнтэй сумгаарч захын. Ууц нь одоо сайхан тусч байна. Одоо алдаа модгүй тусч байна. Одоо манай энэ тэнцээний одоо онцлог нь бай хана нэлийн наригсч өгсөн. Тий хан харваг яг уртааш нь бол 2 дахин багасгсан байна. Тий 30 асааг ингэж 3 давхраар өрөөд ингээд хана харвага харж байдаг бол энэ л яванда манай сурын дэвшил болно гэж бодож байгаа. Ер нь дээр үед 1 метр шахам өндөртэй байсан. Өндөр сум гарчлаа. Одоо ялгүй цээжин сайхан буусан сум байна. Хацгаа зүүн талаар гарчээ. Зүгээр хазгаа гарч байгаа. Ерөнхийдөө бол хойд гараас нь алдаа гарсан болов гэж бодож байна. Жохон салж мөлтөрвөл гадагшаа цацаатаа мөлтөл задлал руугаа зүүн тал руу гарах магадaltaй.
За Эрдэнэ булган одоогийн байдлаар 3 оноотой, Батмүг багш маань 2 оноотой. Жан за Эрдэнэ булганы 3 дахь сумын цэцгийг сонирхцгаая. За ялгүй өндөр гарлаа. Нэлээ өндөр сум гарцсан хараа дээгүүр зоочвол мултарга сайхан харвал үзүүлэх шиг болох юм. Чангалж юу? Арай л жоохон хурдан мөтлөх шиг болоо гэж байна. Хот аюугаа мэдрэхтэй болоод уруулдаа мэдрэхтэй, өдөө мэдрэхтэй жоохон доор мэдэрчихв гэж анзаарлаа. Ерөнхийдөө бол яарч харахгүй зүгээр. За сайхан сум гарсан. За дөнгөж л орлоо гэж байна да. Өргөн маань онлоо. 6-наас өргөшөө 2.5 м зайд тэмдэглэгдсэн урд хязгаар байгаа. За хязгаарлуу дөнгөж л одоо шүргэж одоо шургаж орлоо гэсэн дохиог карвачд тэндээс өгж байгаа. Тэр савлаж байгаа хэрэг. Саваата 3 донг өглөө гэж ярьдаг тийм ээ. Тий, донготой орлоо гэж ярьж байгаа. Энэ болохоор за 2 харваач маань шийдвэрлэх сүүлийн нэг зүйлсэн. Харахад бол одоо донго өгдөг. За шийдвэрлэх сүүлийн сум. Яасан юм да. Үнэхээр эрчтэй хүчтэй сумны байдал харагдаж байна да. Хасааны нэг тал бол өргөн төрлийн сумны хурд ихтэй сайхан одоо давхаа сайхгүй гэж харуун гэдэг бол бас Эрдэнэ булган мастрын хувьд бол сайхан харваа хэлээр зурж байна. Тийм ээ. Ерөнхийдөө өөрөө бол бас манай харваачдын дунд байдаг бас зөрөгтэй харваачдын нэлээд дайч харваач байна. Манай Бурхан Алдан багийн шижгэлсэн залуучуудын нэг юм байна да. За Батмүг багш маань одоо сүүлийн сумаа сайхан онвол харваа наадам товхоор үргэлжлэнэ. Тий. Одоо сүүлийн сумнаас бол шалтгаална. Хажуугаар сурын зайгүй гарлаа. Арай хурдан ултлаа. Дарахгүй жоохон нумдуулж байгаа бах та. Энд ч одоо өдөөд л баг жижигхэн дөнгөж гадах шиг байна тийм ээ. Аргагүй жоохон нум чангадаад артын мултаргаан дээр урдлын гар жижигхэн сав ороод байна уу та. Цэрэн дондвын Эрдэнэ булган дэд мастрын 4 оноогоор энэхүү харваа наадам минь цэц тэргүүлсэн байдал харагдаж байна. За Батмүг багш маань 3 онож наадмаа сайхан өндөрлөлөө. Алдар харваа нэвтрүүлгийн энэ удаагийн халд сарваа төрт ёсны их баяр наадам болж Монгол улсын мэрэгчүүл төрөн гардаг алтан шар зурхайд болж өндөрлөлөө. Энэ удаагийн халд сарваанд спортын дэд мастер Эрдэнэ булган цэц тэргүүлж нэвтрүүлгийн цаашид үргэлжлүүлэх боломжтой боллоо. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн халд сарвааны бас нэг онцлог зүйл нь 2 харваачигаа дэмжиж багийнх нь харваачид хөрөлцөн ирлээ. Ингээд баг тоглосны ар дээр харваачид нэгэн сайхан эрчтэй хүчтэй ерөөл өргөдөг. Энэ ерөөлөөрөө нэвтрүүлгээ өндөрлцгөөё. Үндэсний сур мантугай.